Зоосон байцгаана уу? Өнөөдөр 2 сарын 2-ны өдөр. Энэ өдрийн мэнд. Тэгэхээр өнөөдөр та бүгдэд би одон орон зурхаан ухааны нэгэн аргачлал зааж өгөхсэй. Уг аргачлалыг та мэдж авснаар ирэх саруудад болон өөрийнхөө одон орон зурхааг бас хальт ерөнхий талаас нь унших боломжтой болж эхэлж байгаа юм. Тэгэхээр юуны түрүү дуг аргачлалыг мэдхийн тулд та бүхэн өөрсдийнхөө удирдахч гаргаа мэдэх ёстой. За тэгэхээр юуны түрүүнд бол эхнээсээ явъя. Хаврын удирдал, цэцэг ногоод илэрхдэг. Тэгэхээр хоньны ордыг удирдах гариг бол ангар гариг байдаг. Ангар гариг. Өхрийн ордыг бол сугар гариг удирддаг. Ихрийн ордыг бол буд гариг удирддаг. Мэлхийг бол сар удирддаг. Арслан бол нар удирддаг. Охин бол мөн буд гариг удирддаг. Жинлүүрийг сугар гариг удирддаг. Тэгээд сүүлийн энэ 5 орд бол бас их тийм яривхтай байдаг. Одоо нэгсээр бол энэ тэнхилхийн дээр байгаа ордууд. За тэгэхээр хилэнцгийн ордны бол 2 гариг удирддаг. Энэ бол хамгийн ихний гариг нь бол дэлхийн ван гариг байдаг. Мөн ангар гариг байдаг. Тэрнээс гадна мөн сарны толгой сүүл гэж байдаг. Тэрний сүүл нь удирддаг. Тэгвэл 2 гариг, 1 сарны сүүл гэдэг 3 нөлөөл байна гэсэн. Хилэнц энэ хум хоёрууд их тийм яривхтай байдаг. За тэгээд дараагийнх нь бол номын ордон. Номын ордон бол бархас бод гариг удирддаг. Матрын ордон бол санчир гариг удирддаг. Хумхыг бол бидрүүлсэн бас 3 гариг байдаг. Нэг нь бол тэнгэрийн ван гариг. Тэнгэрийн ванаас гадна санчир давхар удирддаг. Тэрнээс гадна мөн сарны сүүл толгой гэж хэлсэн. Тэрний толгой нь удирддаг. Тэгээд 2 гариг 1 толгойтойгоо гэсэн 3 бас нөлөөтэй. Хумх хилэн цай хамгийн яривхтай. Мөн тэгээд сүүлийнх загас бол 2 удирдагчтай байдаг. Нэг нь бол далааван, нөгөөх нь бархас байдаг. За тэгэхээр та бүгд өөрсдийнхөө удирдагчаа мэдээд авлаа. Тэгэхээр яг өнөөдөр бол одоо 16 оны 2 сарын 2-ны өдөр. Тэнгэр дээр гаргисын байршлыг иймэрхүү байж байна. Тэнгэрийн ван ингээд те одоо нар хумхын ордны дундагшаа олж эхэлсэн байгаа. Тэгээд маргаашнаас мэлхийг удирдаг сар номын орд руу орж эхэлнэ. Номын орд руу. Тэгэхээр тийм ээ. Тэгэхээр уг удирдагч гаригуудаа та бүхэн мэдснээрээ өөрт юу тохиолдох талаар тийм нэг тийм зурагт харагдана гэж хэлсэн байгаа. За тэгэхээр хоньны ордонд жишээ авъя. За хоньны ордон бол ангар гариг удирдаг гэлээ. Тэгэхээр таны удирдагч одоо яг хаана явж байгаа юм? Гэхээр бол хилэнцгийн орд дээр явж байгаа. Хилэнцгийн орд дээр. Тэгэхээр хилэнцгийн ордор мөн цаашаа 1 сар одоо 1-7 хоног мөн байна. Тэгэхээр одоогийн байдлаар бол хоньнууд бол удирдагч харин хилэнцээр болохоор хилэнцгийн энергийг тийм үү хилэнцээр одоо хилэнцгийн эрчим хүч өөр дээр нь одоо бууж ирсэн гэсэн үг. Одоо хилэнцгийн эрчим хүчээр захирагдаж явж байгаа гэсэн үг. Яг бол энэ ордны эзэн нь өөрөө дэлхийн ван ангараг байдаг. Тэгэхээр ангараг нэг ёсоор гэртээ байгаагаас гадна энэ бол усан махбодтой. Тэгээд байхаас гадна хилэнцгийн энергиуд орж эхэлнэ. Тэгэхээр энийг та бүхэн яаж мэдх юм гэхээр YouTube дээр байж байгаа нар бүх ордон дээр байгаагаар би тайлбарлсан байгаа тийм. Одоо шиг нар хонь дээрээ бол яа хоньны ордын ямар их өхрийн ордын ямар одоо ихрийн ордын ямар ингээд тэгэхээр уг нарны байрлалууд бүгдэн дээр тайлбарсан болохоор нар хилэнцээр болохоор ямар байдгийг та бүхэн үзчихэд шууд болно. Тэгэхээр эх сар 1 сар ангар гараг хилэнцээр байна. Тэгэхээр та бүгд тийм үү нар хилэнцээр гэдэг бичгийг үзэхэд тэр хилэнцийн эрчим хүч өөр төр чи одоо буцсан байгаа. Нэгсээр бол хоньны ордынхан бусдын мөнгө санхүү, бусдын төсөл өөс гадна бусдын дэмжлэг мөн 8 дахь орд бол өөрөө хилэнц болохоор бас секс тэрнээс гадна бас хүнтэй баш гүнзгий дотны харилцаа үүсгэх байд юм уу? Хэн нэгний мөнгө санхүүгийн тусалцаа хамтын мөнгө санхүү байдаг. Гэх мэт одоо мөн энэ өөрөө бүхэл ба төрөх гэх мэт тийм гүн салбаруудыг судалж үзэх юм уу? Мэдэх тийм сонирхол нь дамгаалцсан байх ёстой. Хоньны ордныхны хувьд тэгвэл 8 дахь орд. За тэгэхээр өхрийн ордны
удирдах гариг сугар гэсэн. Тэгэхээр сугар гариг одоо хаана явна гэхэлэр матрийн ордон дээр явж байгаа. Матрийн ордноо тэгэхээр тухайн үхрийн ордон төрсөн хүн бол YouTube руу ороод нар матрийн ордон дээр матрийн орднор гэдэг бичлэгийг үзэхэд тухайн тэр эрчим хүч өөрт нь бас ирэх нэг 2-7 хагас сугар гариг өөр их хурдтай гүдэн шүү дээ. Тэгэхээр тэднийг бас харах боломжтой байна. Мөн тэрнээс гадна та бүгд өөрийнхөө ордоо өөрөөсөө эхэлж тоолно. Одоо шинэ хоньны ордных байлаа хэдэд өөрийнх нь удирдаг чинь 8 дээр явж байгаа. Тэгэхээр үхрийн ордныг гэхлээр чинь ийшээ 10 тоол болчих гээд шүү дээ. Тийм үү ингээд 1 2 3 10 гээд. Тэгэхээр тэгэж тоолохгүй өөрийнхөө ордоосоо тоолж эхэлнэ. Тэгэхээр нэг өсөр бол үхрийн орд ингээд 1 гээд энэний эсрэг хилэнц 7 8 9 10 биш. Хоньноос тоолвол 10 шүү дээ. Тэгэхээр үхрээс тоолохоор энэ бол 9 дэх орд. Тэгэхээр 9 дэх орд гэхлээр чинь номын эрчим хүч явж ийн гэсэн үг. Аливаа зүйлийн хоньны ордоос эхэлж байгаа. Хаврын улирлаас эхэлдэг. Тэгээ өглөөр дуустдаг. Хаврын улираар эхэлж болохоор хавраас тоолсоор байгаа 9 дэх бол номын орд байдаг. Тэгэхээр та бүгд өөрөөсөө тоолно гэж би хэлсэн байгаа. Тэгэхээр үхрийн ордных нь бол одоо 9 дэх энерги буюу номын эрчим хүч өөр дөр нь явж байгаа. Холын аялал, улс төр сонирхох, философи сонирхох, шашин сонирхох, өөрийн хэтийн холын зориг мөрөөдлөө бодож тунгааж үзэх, дээд мэдлэг суралцах гэх мэт багш дагалдах ч юм уу гэх мэт зүйлүүд байдаг. Тэгэхээр та бүхэн одоо тэрийг тоолж мэдсэн байгаа. Яг одоо 8 гэхээр энээсээ тоолоо 8 дахь нь биш өөрөөсөө тоолж эхэлдэг байх нь. Тэгэхээр би одоо өөр ихний ордонд дахиад нэг жишээ авъя. Ихний ордны удирдагч буд гариг. Тэгэхээр буд гариг гэхээр өөрөөсөө тоолно 1 2 гээд ихний эсрэг ном гээд 8 дахь ордон буд бий явж байгаа. Түрүү сугар энэс тоолоо 9 байсан бол ихэр энэчээс тоолоо 8 дээр. Тэгэхээр 8 ямар вэ? 8 ямар вэ гэхээр бол энэ хилэнцийн эрчим хүч энэ ихний ордныхан энэ охины ордныхан мэдэрцээ явж байгаа. Гэх мэт тоолно. Энийг уг нь ингээд энэ арга шиг сураад авчвал та бүхэн өөрийнхөө бас ирэх саруудынхаа бас ингээд харах боломжтой. Эдгээр бол хурдангууд гариг. Жишээ нь ангар гариг бол нарыг бүтэн нэг тойрогтой 2 жил болдог. Сугар гариг бол 2 жил үлэхгүй 1 жил ч хүрэхгүй. Одоо ихрийг ордог буд гариг өөр бол маш хурдтай байдаг. 88 хоног дотор нарыг бүтэн тойрдог. Сар бол та бүхэн мэдж байгаа 28 хоногт тойрчдог. Тэгэхээр удаан нүүдэг гаригууд яах вэ гэж асуулт гарч эхэлнэ. Жишээ нь одоо хилэнцэн ордныг бол та дэлхийн маныг бол хүлээхгүй. Дэлхийн ман бол нарыг бүтэн тойрохдоо 248 жил болдог. 248 жил. Тэгэхээр дэлхийн манд бол энэ матрийн ордон дээр бол одоо 2025 он хүртэл байна. Ирэх одоо хэд 9 жил. Тэгэхээр та бүхэн өөрийнхөө нөгөө өдөртөгч буюу ангар гаригаа харж эхэлнэ. Тэгэхээр та бүхэн өдөртөгч ангар гариг та бүхэн өөр төр чинь байж байгаа. Энэ үдийн эрчим хүчийг ашиглаж өөрийнхөө зорилго хүсэл байвал тэрийг одоо яг хийдэг цаг урагшаа нүүдэг цаг нь хилэнцүүд төвд яг өдөртөгч нь өөр төр орж ирсэн байгаа. Тэгэхээр номын ордон бол бархас бод. Бархас бод бол нарыг бүтэн тойрогт 12 жил болдог. Тэгэхээр 12 жил гэхээр та бүгд өдөртөгч гариг бол одоо 10 дугаар ордноор явж байгаа. Охины ордноор бархас бод явж байгаа. Өдөртөгч гариг номууд юу. Тэгэхээр ирэх тийм үү одоо энэ 7 сар хүртэл номын ордных өөрх альбом тушаал дээр эрх мэдэл, өөрийн эрх мэдэл, гадаад ертөнц мөн нэр төр, нийгэм эзлэг, байр суурь гэх мэт зүйлүүдээр анхаарал нь явж байгаа. Энэ бол удаан нүдэг. Тэгээ матар бол санчир бол одоо ном дээр явж байгаа. Гэх мэт өөрийнхөө удирдагч гаргаад та бүхэн тийм үү мэдэх боломжтой. Дахиад жишээ авахд бол матрийн ордын санчир удирдаг гэсэн. Тэгэхээр санчир бол одоо номын ордон дээр явж байгаа. Санчир бол 28 жил болж иж бүтэн нэг тойрдог. Грекийн онлоор бол 28 хүрч иж хүн насан турсан гэдэг. 18 гэдэг бол яг сонгуульд хүүхдээс сонгуул авах хэлбэр гэж бичигдсэн байдаг. Тэгэхээр санчир номын орд гэхэлэр чинь танаас 12 дахь орд. Тэгэхээр та бүхэн өөрийнхөө ер нь энэ жилд эх жилчин гэх тийм үү? Одоо материал ордын юуг нь харах вэ гэхээр бол нар загсны ордон тухай харна. Яг тэгэхээр загс бол хамгийн 12 дахь орд.
Тэгэхээр таны өдөртөгч гараг нумдаар явж байгаа. Тэгэхээр нар загсан дээр үзэхэд тийм үү даалт ертөнд сонирхох, сүнслэг ертөнд сонирхох, гэрүүрээд ингээ мөрөөд ирээдүгөө үйлдэлээрээ хийхээсээ илүү мөрөөд өгөх тийм үү. Нөгөө энэ дээр бас гардаг 12 дахь улцаанд бол 11 бол оголт байхад бол 12 бол гарц байдаг. Тэр бас ямар нэгэн тийм гарц бас байгаа тийм юу та. Гэхдээ энэ бол их тийм ерөнхий. Тэгэхээр та бүхэн бол энэ бол зөвхөн нар бусдаар тооцохгүй таны өдөртөгч гарагаар нүүх тусам дараа сар тийм үү таны өдөрт гарагч өөр юу ороход одоо жишээ нь ихрийн ордны буд гараг тийм 2-7 хоногийн дараа хумхлуу орно. Тэгэхээр хумхаас адилхан салхимах бодтой 9 дэх орд руу орно гэсэн. 9 дэх орд. Тэгэхээр чинь би та бүхэнд хэлсэн номын эрчим хүч орно. Гэх мэт энэ аргачлалыг мэдэж авснаар та бүхэн өөрийнхөө бас ингээд нэг хальт тийм үү хэдий бас мэрэгжлийн одоо хүн биш тийм үү 6 талын хүн биш ч гэсэн бас жирийн иргэн хүн өөрийнхөө бас ингээд нэг тийм зурглалаа харах боломжтой. Тэгээд энийг та бүхэн мэдээд авчихад илүүдэхгүй болоо гэж утсаа. Тийм ээ товчхондоо тэгээд асуух зүйл байгаа бол бас асуугаараа нээлттэй. Анхаарлаа дуусанд баярлалаа. Баяртай.